Хэрв та зөвшөөрвөл надтай хамт төсөөлөөд үзээч. Хэрв надад Есүсийг тайзан дээр өрн гаргах завшаан тохиолсон бол би яг ингэж л хийх байсан. Таны хийх байсан аргаас өөр байж болох юм. Танд зөв санагдахгүй байж ч магад. Гэхдээ миний хувьд ингэж л хийх байлаа. Ноёд хадагтай нараа. Танилцуулах шаардлагагүй энэ хүнийг танилцуулах гэж байгаа маань нэр төрийн хэрэг билээ. Түүний гавьяа зүтгэлийг бүгдийг нь жагсаан бичих боломжгүй. Тэр боломжгүй зүйлсийг үлдсэн. Дахин. Тэрээр Иерусалимийн Бэтлехэм дэх малын дэвшинд Тэнгэрээс буун ирж мэндэлсэн билээ. Түүний ээж нь өнөөдөр ч гэсэн католикийн сүмд алдаршсаар байна. Түүний аав нь цаг хугацааны эхлэлээс хойш бестселлер болсоор ирсэн алдарт номын зохиолч юм. Тэрээр дэлхийн хамгийн агуу шарсан загсны рекордыг эзэмшдэг. Тэр бас 5,000 өлссөн сүнсийг 2хан загас 5хан далхаар хооллож байсан. Тэр усан дээр атгах чадна. Усыг дарс болгож чадна. Ямар ч тусгай эффектгүйгээр, ямар ч камерын арга зайлгүйгээр. Түүнийг дүрсэлсэн зураг дүрс дэлхийн улс болгоны сүмбүрт бий. Тэр байтугай хошин шогийн хаанаас ч өмнө түүний хүмүүс бүх хаадын хаан ертөнцийг захирагч эзэн Альфа ба Омега ихтэл ба төгсгөл гэрэлт үүрийн цолмон хэмээн өргөмжилсөөр ирсэн. Зарим нь түүнийг цөлдөх сарнаа гэдэг, зарим нь түүнийг энхийн хунтайч гэдэг. Яг одоо хөл дээрээ босон зогсоод гараа өндөр төргөн хоёр дахь удахгүй ирэх цорын ганц нэгэнд хайраа харуулцгаа. Бурхан үргэлж сайн байсаар ирсэн.